2, 1 тэг мотор эфир. Монгол улсын нийслэл Улаанбаатар хот энэ дөрвөн уулынхаа дунд хатан тулынхаа ирэг дээр 300-аад жил 400-аад жил оршин тогтнолоо. Тэгээд олон үеийг дамжин өнгөрүүлсэн. Ялангуяа 19-р зуун, 20-р зуун, 21-р зуунд бол богдын хүрээнээс ахуулаад Улаанбаатар хот хүртлээ нийслэл хүрээг дамжих хүртлээ энэ саяын нэрлсэн 300-д бол нэлээд өргөжж өөрчлөлт хийсэн байх юм. Тэр Улаанбаатар хотын төдийгүй Монгол улсын голт зүрх болсон хит хитэн газар байдгийн нэг нь Гандангийн дэнж бий. За энэ бол Монголын бурхан шашинтны төв гэдгээрээ улс Монголд байдаг Аз твтэй алдартай. Тэгэхээр Улаанбаатар хотын хамгийн түүхэн алдартай нэг газрын нэг нь манай Баянгол дүүрэгт байдаг учраас бидний бахархал юм. Өнөөдөр бидний сайн мэдэх Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт хамаардаг. Энэ Гандангийн дэнж бол хуучин Монголын 8 богдыг залж байсан, богдын хүрээ гэж байсан тэр үеийн түүхэн чухал дурсгалтай ийм газар байдаг. Монголчуудын хамгийн сайн мэддэг Мэжид Жангараасаг бурхны өндөр цагаан дугуйн бол 1911-ээс 1913 оны хооронд Монгол улсын төрийн тусгаар тогтнолыг зориулан бэлгийн мэлгэмээгч гэж энэ Мэжид Жангараасаг бурхан зориулан босгосон ийм сүм хийд байдаг. За энэ сүм хийдийг зогсдмор баригдсанараа энд дагаад ламдрын гэр хорооллуудыг бий болгож эхэлсэн. Тэгээд энэ үеэс ихтүүлээд энэ гандаг тойрсон гэр хороолол үүсэж энэ нь социализм үед ч уламжлагдсан халагдсаар өнөө цагийг хүрсэн байт юм аа. За би бол 1980-аад оноос 80 оноос бүр тодорхой хэлбэл Баянгол дүүрэгт ирж суурилсан. Тэрний өмнө болон дараа нь Октябрь район гэдгээр бол хэсэг явсан боловч шинэ нэршлэр 2000 оноос хойш бид Баянгол гэж нэрээр олон түмний алдарших болсон юм аа. (1990) он гарч манай улс ардчлал шинжилгээний замдаа орж шинэ үндсэн хууль батлагдсанаар засаг захиргааны нэгжийн хуваарьд өөрчлөлт орж Монгол улсын их хурлын 1992 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн Улаанбаатар хотын район хороог татан буулгах, шинээр байгуулах тухай 18 тот тогтоол гарч Октябрийн районыг 2 хуваан Баянгол сонгон хайрхан дүүрэг болгон шинжилсэн төвтэй. Ийхүү байгуулагдсан Баянгол дүүрэг 29.5 км² газар нутагтай 23 хороотой 200 гаруй мянган хүн амтай нийслэлийн өнгө төрөх болон гялалзан хөгжиж байна. Баянгол дүүргийн орчин үеийн хөгжил дэвшил нь одоогийн улсын их хурлын гишүүн ардчилсан намын дарга Соднон зундун Эрдэнэ тус дүүргийн засаг даргаар ажиллаж байсан үеэс эхэлжээ. Одоо манай Санжаа сарнгийн зоригны өдөр нэг хүрээд дээрч. Тэгээ би ордон дээр өрөөнд орж уулзсан гэдэг. Тэгээ одоо чи ингээл бизнес гэж яваад одоо болоо үсттэй өчнөө олон жил чи одоо 8 хил одоо намын ажиллагаа оролцооч гэж. Тэгээд би 95 онд Баянгол дүүргийн намын хорооны хурал болох гэж чинь хуралд орж тэр дүүргийн намын дараагаар ажиллаад яасан гэсэн санал тавьсан. Ингээд албасаа дүүргийн намын дарга болж. Тэгээ 96 онд яг жилийн дараа дүүргийн дараагаар сонгогдод амьлагдчихсан. Одоогийн улсын их хурлын гишүүн ардчилсан намын дарга удирдлагын ухааны доктор Соднон зундун Эрдэнэ 1996-аас 2000 оны хооронд Баянгол дүүргийн засаг даргаар ажиллаж байхдаа Баянгол хөгжил хэмээх 30 жилийн хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж эхэлсэн юм. Баянгол дүүргийг урт хугацаанд төлөвлөлттэйгээр хөгжүүлэх хөгжил хөтөлбөрийг үе шаттай хэрэгжүүлж байна.
Дүүргээс сонгогдсон улсын их хурлын гишүүн нь нийслэл дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, дүүргийн засаг даргын хамгийн газар болон иргэдтэйгээ хамтран ажиллаж чадсанаар төвсвийн хөрөнгө оруулалтыг үр дүнтэй зарцуулж, жишг дүүрэг болгох томоохон зорилго алсын хараандаа хүрэхэд тун ойрхон байна. Баянгол хөгжил хөтөлбөрийн хороо гэж байгуулснаас хойш манай ажил бол одоо тун зөв чигтээ урт хугацаанд юмаа төлөвлөж болох ийм боломж бол нэгдсэн. За ийм одоо хороотой болёо гэдгийг бол анх одоо Эрдэнэ дарга санаачилсан. Улсын их хурлын гишүүн Содном Зөндөн Эрдэнэ тэртээ 20 жилийн өмнө Баянгол дүүргийн засаг даргаар ажиллаж байхдаа санаачлан хэрэгжүүлсэн хөгжил хөтөлбөрийн үр дүнд сонгон хархан дүүргийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлдэг байсан баянголчууд дүүргийн эмнэлэгтээ мөн Ахмад хүүхдийн эмнэлэгтээ өрхийн 10 гаруй эмнэлгийг барьж ашиглалтанд оруулсны зэрэгцээ сургууль цэцэрлэгийн асуудлаа бүрэн шийдвэрлэж чадсан юм а. За Эрдэнэ дарга 1996 дүүргийн засаг дарга байхдаа анх 3 дахь эмнэлээс Баянгол дүүрэг бие даасан нэгдсэн эмнэлэгт байна гэдэг 7 дахь төвийн харьяа 60 ортой 2 тасаг бол нээсэн байдаг тийм ээ. Тэр чигээрээ 12 он хүртэл бол нийт 12 жил бол үргэлжилсэн байж байдаг. 12 оноос өмнө бол эрүүл мэндийн салбар маань ер нь бол хөндлөлтөндөө орцсон бас нийт 21 аймаг 9 дүүргийн хэмжээнд бол бас нэлээд сүүлмшигтэй өвчлөл ихтэй. Одоо үйл болоход бол хүүхдүүд маань анатоми өөрөхөд бол хэвт хэмлэг байдгүй байсан. Баянголчууд эрүүл мэндийн салбарынхаа тулгамдсан асуудлаас хэдийнэ ангижирч чадсан байна. 2014 онд Баянгол дүүрэг өдөрт 500-аас 700 хүн хүлээн авах хүчин чадалтай 160 ортой үзлэг онцлогоо шинжилгээний орчин үеийн төхөөрөмж бүхий эрүүл мэндийн төвийг ашиглалтанд оруулсан юм. Харин дүүргийн эрүүл мэндийн төвийн хуучин барилгыг шинжилэн тогтжуулж хүүхдийн эмнэлэг болгосон байна. 140 ор бүхий тус эмнэлэг Баянгол дүүргийн тэгээс 16 насны 80,000 орчим хүүхдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа юм. Мөн дүүргийн эрүүл мэндийн байгууллагын үйлчилгээг иргэдэд улам хүртээмжтэй болгохын тулд Баянгол дүүрэгт Ахмад настан болон хүүхдийн эмнэлгийг барьж ашиглалтанд оруулсан. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын стандартын дагуу барьсан хүүхдийн 150 ортой Ахмад насны 60 ортой тус эмнэлгээр жилд 10,800 орчим хүүхэд 3,800 орчим Ахмад настан үйлчлүүлж байна. Энэхүү Баянгол дүүрэгт сүүлийн 6 жилийн хугацаанд том жижиг нийлсэн 14 эмнэлэг барьсны дотор 250 ортой 250 хүүхдэд амбулаторийн үйлчилгээ үзүүлэх хүчин чадалтай 30,000 м2 талбай бүхий хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сэргэн засах хөгжлийн төвийг 2019 онд ашиглалтанд оруулсан юм. Нэг хийгээд ажил эхлэхээр өргөжлүүлээд хийдэг. Тэгээ 2017 онд бид нэр нийслэлд улсад байхгүй анхны хамтын эмнэлэг байгуулж чадчихсан. Тэгээ 60 ортой 14 онд анхны эмнэлгийг байгуулах одоо санаачлал гаргаж зов төсвийн хийлгэж хөөцөлж за тэгээд дүүргийн одоо хөрөнгө оруулалтаар энэ одоо ажлыг эхлүүлсэн. Одоо энэ эмнэлэг маань одоо Баянгол дүүргийн 20,000 гаруй хамтд үйлчлэх ийм эмнэлэг байгаа. Улсын их хурлын эрхэм гишүүн Арчилсан намын дарга Содном Зөндөн Эрдэнийн одоо энэ дүүргийнхээ одоо иргэд хөдөлмөрчид Ахмад настангууд хүүхэд залуучуудынхаа төлөө хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ төлөө ер нь одоо иргэд сонгогчдынхаа нийгмийн асуудлыг шийдэхин төлөө хийж бүтээсэн одоо олон ажлуудын зөвхөн одоо нэг жишээг л ярихад одоо энэ одоо эмнэлэг гэхэд л одоо дөрвөн том одоо эмнэлэг бол дөрвийг за тэгээ өөрхийн эмнэлэг 10 ийм 14 эмнэлгийг одоо барьж ашиглалтанд оруулснаар манай дүүргийн иргэд хөдөлмөрчид ялангуяа Ахмад наснууд хүүхэд багшуудын төрөл өөр дүүргийн төрлөө явж одоо тийм ээ энэ төвлөрсөн том эмнэлэг рүү явж одоо ингэж цаг одоо алдахгүй зөвхөн өөрсдийнхөө одоо энэ харьяаны эмнэлэгтэй өөрсдөө үйлчлүүлж тийм ээ ингэж боддог болсон бол энэ бол одоо сүүлийн жилүүд бас их том дэвшил юм аа. Бидний байгуулж чадсан зүйлийг эргээд ярихад бол одоо энэ тухайн үед бид нар дэм болж исэн хөрөнгө оруулалтыг өдөр шөнө гүйцэтгэж чадчихсан их хурлын гишүүн Эрдэнэ дарга одон таны дарга өдрөө нэг том асуудал үүссэн. Яг хүний төлөө байж чадчихсан тийм. Эрүүл мэндийн салбар хэдхэн жилийн дотор яаж босдгийг манай хамт олмоос өөрснөө бол үзүүлж чадсан тийм ээ. Бүх өрхийн эмнэлгүүтээ болсон шүдний эмнэлэг за мис заслын тасаг гэд энэ бүх зүйлдээ хөрөнгө оруулаад тоног төхөөрөмжүүдийн бас бүгдийг нь одоо авч эрүүл мэндийн салбар маань одоо эргээд харахад бараг дутагдсан юмгүй байна. Нийслэлийн Баянгол дүүрэг нь газар нутгийн хэмжээгээр бусад дүүргүүдээс харьцангуй багч хүн амын өсөлт хөгжил дэвшлээрээ Улаанбаатар хотын бусад дүүргүүдийн төвчилж яваа юм.
Нутаг дэвсгэрийн хэмжээнд бас талаас өөр дөрвүүдээр шахацсан барилга байгууламж гарах газар байхгүй. Шинэ сургууль бариа газар байхгүй. Шинэ цэцэрлэг бариа газар байхгүй. Яг төвдөө тэр хүрээндээ бас Эрдэнэ гишүүн маань нэг 10 онд анх санаачлаад одоо энэ сургуулиудыг Канада технологиор давхарлая гэсэн тийм саналыг бас гаргасан. Баянгол дүүрэг боловсролынхаа салбарт ихээхэн анхаарч олон бүтээн байгуулалт хийсний үр дүнд ерөнхий боловсролын сургуульд 640 анги 13600 гаруй суудал шинээр бий болсон юм. Ингэснээр Баянгол дүүргийн хүүхдүүд ерөнхий боловсролын сургуульд 100% хамрагдах нөхцөл бүрджээ. Үүний тулд бага зардлаар их бүтээн байгуулалт хийх бодлого баримтлан 20 орчим сургуульд өргөдгөх давхарлах ажил хийсэн нь 90 гаруй анги танхимтай 1500 орчим суудалтай нэг л сургууль шинээр барих зардалтай энэ тэнцүү байхын зэрэгцээ суудлын тонн 6 дахин их байгаа юм. Баянгол дүүрэгт сургуулийн өмнөх боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор 16 цэцэрлэг шинээр барьж 9 цэцэрлэг өргөтгөж 40 цэцэрлэгт их засвар хийснээр цэцэрлэгийн орны тоог 4500 орчмоор нэмэгдүүлжээ. 2018-аас 2019 оны байдлаар Баянгол дүүргийн хэмжээнд нийт 21676 хүүхэд цэцэрлэгт хамрагдаж байгаа нь 2012 онтой харьцуулахад 9022 буюу 70.1%-аар өссөн байна. Баянгол дүүрэг гэр хорооллын харанхуй гудамжуудыг гэрэлтүүлэхтэй болгож, хуучны байрнуудын лифтийг сольж, гудамж талбайд хяналтын камер байршуулж, ард иргэдийнхээ эрүүл аюулгүй орчинд амьдрах бүхэл нөхцөл боломжийг хангаж өгсөн юм а. Баянгол дүүрэгт гэмт хэргийн гаралтыг бууруулах, илрүүлэлтийг нэмэгдүүлэх, урьдчилан сэргийлэх зорилгоор 2015 онд телекамер төслийг боловсруулж байсан бол 2016-аас 2020 онд 23 хороодын орон сууцнуудыг камержуулж, нийтийн эзэмшлийн талбайд байрлах автомашины дугаар, хүний царайг таних чадaltaй 698 камер суурилжээ. Баянгол дүүргийн хувьд бас бусад дүүргийн хувьд харьцангуйс газар нутаг бага. Тэгсэн хэрнээ хүн ам ихтэй. Энэ хэрээрээ хөл хөдөлгөөхтэй гэмбэргийн гаралт бас өндөр байсан. Мөн Баянгол дүүргийн гэр хороололд 2449 гэрэл, орон сууцнд 1688 гэрэл, оёл чимэглэлийн 173 гэрэл, нийтийн эзэмшлийн талбайд 2930 гэрэл, нийт 7240 тоош эрхийг гэрэлтүүлгийг хийгээд байна. Ингэснээр гэмт хэргийн гаралт багасж, иргэд амар тайван амьдрах нөхцөл бүрдэж байгаа юм. 10 дугаар хороо марж одоо бурууч харанхуй гэдмэр тавилаа шүү дээ. Манайх бол Горки 25048 дэдэг болохоор нөгөө хотын гудамжны гэрэлтүүлэг бол урд нь бол маш муу байсан, маш их гэрэлтүүлэгтэй болсон. Зам талбай их сайн, засмал замтай болсон. Баянгол дүүрэгт нийт 4 багц зам засварын ажил хийсний дотор хамгийн томоохон нь гудамж төслийн хүрээнд нийт 16 уулзуурыг өргөдгөн шинжилжээ. Тухайлбал Сапорогийн уулзуур, Төмөр замын дэд сургуулийн уулзуур, 3-4-р хорооллын эцсийн уулзуур, Өргөөгийн хойд уулзуур, Өргөө кинотеатрын уулзуур, Ахын үйлчилгээний уулзуур, Нарны замын баруун хэсгээс вагон депоро салдаг уулзуур, 25 дугаар эмийн сангийн уулзуур, Гэмтлийн эмнэлгийн баруун уулзуур, Вагзаалын уулзуур, Элүү хотогт Жамсран жавын уулзуур, Уруулжингийн гүр даваад байх 4 замын уулзуур, Өгөөжийн уулзуур, 10 дугаар хорооллын уулзуур, Тасганы явааны уулзуур, Модны хоёрын уулзуурыг тус шинжилэн тогтчулжээ. За энэ гол төгжирдэг одоо 11 уулзуурыг шинжилснээр машины нэвтрэх одоо чадвар бол нэмэгдсэн. Манай дүүргээс одоо Баянгол дүүргээс их хуралцсан огцсон улсын хурлын гишүүн эс Эрдэнэ байнаас дүүргийн хувьд маш их хувь нэмэр оруулсан. Одоо энэ дээр зөвхөн наацхан жишээ дуртахад Баянгол дүүргийн хэмжээнд ихт одоо нийт 746 авсрал орон сууц байдаг. Тэгэхээр энэ байрнуудад тулгамж байгаа асуудал бол дээврийн засварын асуудал. За лифтний ажиллагаа олждаг. Тэгэхээр энэ минь асуудлыг бас шийдэхин тулд бас Эрдэнэ гишүүн манаас тухайдаас лифт хөтөлбөрийг бас санаачлаад 230 лифт бол одоо засцсан байна. Иж өрөө шинжилээ засварлаад 231 дээврийн бас их засварын ажлыг нийт 8.6 тэрбум төгрөгийн хөрөнгөөр бас иж өрөө бас зассан байдаг. Эднүсийн бас нэг асуудал маань өвлийн хүүтэн байдаг. Сэгдэг. Тэгэхээр энэ хүндэслээд бас нийт одоо 12 байрыг бас гадна фасадыг дулаалгах ажлыг бол одоо хийчихэд байна. Дээвэр засвар хуучирсан одоо Оросын
Орон сууцнуудыг бол одоо лифтийг бол одоо бүрэн шинчилж өгсөн. За энэ бол ард түмний амьдралд маш их үнэтэй хувь нэмэр оруулсан гэж би хувьдаа боддөг юм аа, эргүү хүний хувьд. За тэгээ манай хөгжил хөтөлбөрийн хороон дээр гарсан энэ шийдвэрүүд маань ингээд хэрэгжээд биелээд үр дүнгээ өгөхөөр бид нар бол бас урамшдаг. За энэ бүхнийг бол манай Эрдэнэ даргал бүгдийг нь удирдах, чиглүүлж өгч байгаа. За хамгийн одоо сүүлийн шийдвэр бол бид бол энэ түрээсийн орон сууцаар бол иргэд маш их дутагддаг юм байна. Тийм учраас яаж игээд энэ одоо хөтөлбөрийг хэрэгжүүлэе гэсэн шийдвэр гарсан. Баянгол дүүрэг ард иргэдтэй төрийн үйлчилгээг түргэн шуурхай ая тухтай орчинд хүргэхээр дүүргийн засаг даргын тамгын газар, нутгийн удирдлагын ордон, нийгмийн даатгалын хилтэс, дүүргийн цагдаагийн 2 дугаар хилтэс, замын цагдаагийн хилтсийн байруудыг тус шинээр барьж байгуулжээ. Дүүрэгт одоо гол ачаа үүсэж байгаа манай замын цагдаагийн хилтсийн хамт олонд бол маш том одоо биелэг болж байгаа. Шинэ оны босгон дээр сайхан одоо барилга хүлээж авч байна. Өнөөдөр бас энэ Баянгол дүүргийн одоо төр зэргийн байгууллагын одоо нэгэн одоо эсэг болж энэ Баянгол дүүргийн ард түмний амьдрал ахуйг одоо аль болох амар тайван аюулгүй орчинд одоо үйлдвэрлэж ажиллаж байгаа та бүхэндээ амжилт хүсье. Улсын их хурлын гишүүн ардчилсан намын дарга удирдахуйн ухааны доктор Содон Зундун Эрдэнийн санаачилгаар ардчлалын дууч зогц сайхны гэрэл хөшөө Баянгол дүүрэгт үзэмж нэмэн сүндэрлсэн юм. Би өөрөө дүүргийн чинь оршин суугч. Энэ дүүрэгт ийм хөшөө гоё юм байх юм. Би найз нараа янз янзын чутгаж хийгээд гоё хэд хэдэн скетч хийж ирээ гэж. Скетчийг шалгаж байхад Баянгол дүүргийн тухай юм удирдлагууд засаг дарга эднэр арчилсан намын дарга Эрдэнэ дарга шалгаж ирсэн. За энэ хөлбөрөнд таалагдж байна гэдэг Эрдэнэ дарга. Тэгээд Эрдэнэ дарга бол өөрөө арчил гэж арчлах ажил бүтлүүлж байдаг. Энэ хөшөөнд бол ялангуяа энэ арчлалын өндөрлөгт аюул ачаал бүтлүүлж газар шийдэж үргэсэн. Ингээд хатууд эд буцас буюу бүтээн байгуулалтын ажилдаа анхаарал хандуулж чадсан баянголчууд одоо зөөлөн эд буцас буюу иргэдийнхээ хөгжлийн асуудалд анхаарлаа хандуулан ажиллаж байна. Хүүхдийн хөгжил гэдэг бол иргэний ирээдүйн одоо боловсролд маш үнцэнтэй. Одоо жишээ нь манай хүүхд хөгжлийн ордон гэхэд одоо бидний хэлээр пионерын ордон. Одоо хүүхдийн дуу шуу зангисан тийм л ордон байгаа. Ороход бол ингээл тэнд төгөлдрөөр дуурайал, тэнд мориор дуурайж юм. Дээр нь одоо бүх хүүхдүүд барилдаал гээл бүхий л дуугуулсан секцүүд юм байна. Баянгол дүүргийн хүүхэд залуучуудын соёлын ордонд 2016-аас 2020 онд нийт 16 төрлийн дугуйланд давхардсан тоогоор 2100 орчим хүүхэд хамрагдан суралцсан бол хүүхдийн номын санд давхардсан тоогоор 4200 гаруй хүүхэд үйлчлүүлээд байна. Дүүргийн хүүхэд залуучуудын авиас чадварыг хөгжүүлэх, урамшуулах зорилгоор 2016-аас 2020 онд нийт 36 удаагийн тэмцээн уралдааныг зохион байгуулж давхардсан тоогоор 700 гаруй хүүхэд оролцсон байна. Хөрмийн ордонтой анхны дүүрэг байсан. Одоо гэрлэх ёслолын ордныг байгуулснаар бид нар гэр бүл болж байгаа залуу осуудаа маш хүндэтгэлтэй хандах, тэдгээрийн ирээдүйд бас нэг сайхан дурсамжийг хамт өнгөрүүлэх, мөн олон хүүхдтэй гэр бүлээ алтаршуулах, тэдгээрт урам өгөх зорилгоор дархан бэр олон сайхан гэр бүлийн нандин харилцаануудыг ёсчлсан арга хэмжээний бол бас явуулдаг болсон. Шинчиллэлийн баг ахмадуудаа мартсангүй. Тэднийхээ эрүүл мэнд хөгжлийн асуудлыг шийдэл болгож чадсан бөгөөд хөгжлийн ордноо зорих ахмадуудын тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. Баянгол дүүргийн хөгжил дэвшлиг бол бусад дүүргүүдээс тийм ээ хамгийн оновчтой зөв бүтээн байгуулалттай дүүрэг гэж бол хардаг. Ахмад хөгжлийн ордныг сайхан ийм ордонтой болгож өгсөн улсын хурлын гишүүн эсэрдэндээ ахмадууд энэ Баянгол дүүргийн 25 хорооны 21 мянган ахмадууд бүгд баярлж явдаг л гэж боддог. Хүүхд залуучууд руу чиглэсэн ажлыг бол одоо бид нар хорих тэрэлж бас
байгалийн үзэсгэлэн газраас Баянгол хүүхдийн төслийн манаас тоондохгүй одоо ашиглалтанд орохоор ингээд ерөнхийдөө бэлтгэл ажил хангацсан байна. За 450 хүүхдийг нэг ээлжиндээ аваад жилийн дөрвөлрөл одоо үйл ажиллагаа явуулна. Хүүхэд багчуудад эх оронч үзэл төлөвшүүлэх, эр зургийн чадвар эзэмшүүлэх, бие даасан байдал оролцоог нь дэмжих, бүтээл сэтгэлгээтэй оюунлаг, өрсөлдөх чадвартай иргэн бэлтгэх, эх орон 36 хөтөлбөрийг улсын их хурлын гишүүн Эрдэнэ одон туяанаар санаачлан хэрэгжүүлж, засгийн газрын хөтөлбөр тусгагдаж 2012-оос 2016 онд амжилттай хэрэгжсэн юм. Харамсалтай нь тус хөтөлбөрийг зогсоосон ч өнөөдрийг хүртэл Баянгол дүүргийн хүүхдүүд энэхүү хөтөлбөртөө хамрагдсаар байгаа бөгөөд дүүргийнхээ шинэхэн цусланд эх орон 36 хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлаа хангаж байна. За 2012 оноос Эрдэнэ гишүүн бид хамтарч эх орон 36 гэж одоо энэ хүүхдийн сайхан хөтөлбөрийг бол хэрэгжүүлсэн. Баянгол дүүргийн хүүхдүүд эх оронч үзэлтэй байх ёстой, эрүүл чирэг бие бэлдартай байх ёстой, хүмүүжлтэй төлөвшөлтэй байхаас гадна дэлхийн бүхэл бусад залуучуудтай харьцуулахад өрсөлдөх чадвартай байх ёстой. Улсын их хурлын гишүүн Содном Зундын Эрдэнийн санаачилгаар Баянгол дүүрэгт хийгдэж байгаа томоохон бүтээн байгуулалтуудын ажлын нэг нь Баянгол агропарк юм а. Энэхүү орон нутгийн өмчит төсөв төлөвлөрийн газрыг байгуулах ажил 2014 оноос эхэлсэн. Одоо 6 дахь жилдээ үргэлжилж байна. Нийт төслийн хугацаа 10 жил үргэлжлэх юм. Нийт 50 газар дээр бол 3 чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар энийг оруулсан байгаа. Нэгдүгээрт бол иргэдийн амралт зугаалгын бүс, хоёрдугаарт технологийн сургалтын бүс байх хэрэгтэй. Мөн гуравдугаарх нь бол хүлэмжийн аж ахуй чиглэл, мөн мод үржүүлэх чиглэлээр гэсэн бүх зүйлийг хийгдээ явж байна. Баянгол дүүргийн 20 дугаар хороонд хэрэгжиж байгаа энэхүү төсөл амжилттай хэрэгжснээр нийслэлийн баруун бүсийн иргэд чөлөө цаг ая тухтай орчинд өнгөрөх сайхан орчин бүрдэж байна. Түүнчлэн Монгол улсад анх удаа баригдаж байгаа ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад экологийн боловсрол олгох эко сургууль юм. 300 хүүхдийн экологийн боловсрол олгох сургуулийг бол одоо яг бариад хийгээд явж байна. 2020 оны 6 сард бүтээн ашиглалтанд орж улсад хүлээлгэж өгөхөөр улсын төсвийн хөрөнгө оруулалтаар энэ ажил маань дуусахаар одоо 9 сараас эхлээд багангийн хүүхдүүдэд ямар ч байсан эхлээд экологийн боловсрол олгох танхимын сургалтыг явуулаад үргэлжлүүлэн мөн онлайн сургалтыг хүлэмжийн дотор хийж танилцуулах гэдэг зүйлүүдийг хийгээ явна. Одоо манайх ч одоо эрүүл мэндийн сайхан төвтэй болсон. Ахын төвчлийн ордон, хурмын ордон гэж сургууль, цэцэрлэг гэл. Гэрэн Баянгол дүүргийн хүүхдийн туслангуудаас шинээр нэмж баригдаж одоо усан спорт зохицолбор байна. Үүн дээр нэмээд биднэрт дугуй унах боломж болцоог бүрдүүлж өгч маш их гоё дугуйн замуудыг хэд хэдэн газар нээж өгсөн байгаад манай Баянгол дүүрэг дээр бүтээн байгуулалт бол залуучуудын оролцоотой бүтээн байгуулалт бол их байгаа. Баянгол дүүргээс сонгогдсон Эрдэнэ гишүүн маань залуучуудтай чиглэсэн олон сайхан бүтээн байгуулалтыг байгуулсан. Залуучууд бид нар баяртай байна. Би бол талархаж явдаг юм аа. Тийм ч учраас хөгжил түүчэлж яваа Баянгол дүүрэг Монгол улсын ерөнхийлөгчийн зарилгаар хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдсан юм. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Баянгол дүүрэг шагнагдсан асуудал бол энэ хагас 100 жилийн түүхэнд энэ Баянгол гэдэг бүхэл бүтэн Улаанбаатар хотын өнгө төрхийг тодорхойлсон тийм ээ хөгжлийг тодорхойлсон том дүүрэг босоод ирлээ шүү дээ. Тэгээд энэ дүүргийг босгож ирсэн дээр одоо бүтээлч иргэдэд зориг өгсөн төрийн шагнал. Нэг үгээр хэлэх юм бол хөгжил гэрэлтж байна, хөгжил цэцэглэж байна. Ард түмний бахархал муу юм. Тэгэхээр бид хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонд дүүргийн ард иргэд энүүгээр бид бахархна. Аливаа улс гүрэн аймаг хот сум дүүрэг засаг захиргааны нэг зүхэн өөрийн гэсэн тугсүлттэй байдаг. Тэрхүү тугсүлт нь эв нэгдэл амраамгалан, хөгжил дэвшил, хүч чадлын бэлэгдэл болдог. Тэгвэл баянголчууд эрүүлийн амраамгалангийн бэлэгдэл болгон жанраасаг бурхныг сүлдэндээ залжээ. Тэгээд жанраас бүрхэн болох юм бол ерөнхийдөө бол Монголын бол одоо гол том шүтэн шүү дээ. Хайр нэрлийн бурхан хамаг амьтныг одоо нэг хүүтэй их хүүгээ яаж харилдагтай адилхан ингэж хайрладаг тийм хайр нэрлийн бурхан. Тэгэхээр нэгсэндээ бол хамаг амьтан бүгдээ ив ийтэй ингээд сайхан тийм ээ. Одоо ив түнжинтэй ийм байх болтугай гэж ингэж бодож бол жанраас бурхны бол энэ лого бол сүлд болоод залсан. Бид бол Улаанбаатар хотын 6 дүүрэг гэж байдаг бол энэ олон дүүргүүд дотроо хамгийн бахархалтай, хамгийн үцэглэнтэй, хамгийн амьдралтай, хамгийн бахархалтай сайхан дүүрэгтэл амьдарч ийн гэдгээр л бахархдаг юм да. Бид нар бүгдээрээ Баянголчууд.
Монгол Улсын их хурлын гишүүн ардчилсан намын дарга удирдахын ухааны доктор Содном Зундын Эрдэнэ төрд ажилласан он жилүүддээ Алтан дэвшийн хөндийгөөс заглаг тайгын цаатан хүртэл эх орны 4 зүг 8 зохист цугаа олон ястан угсаатанд Монгол төрийн бодлого шийдвэрийг хүргэх гэж үйл хэрэгээсээ няцалгүй үзэл бодлоосоо урвалгыг зүтгэж иржээ. Тэрээр төр зүтгэсэн он жилүүддээ ажилласан салбар бүртээ хөгжлийг түүчээлэн хүргэж холыг ойртуулж чадсан юм. Биднээс хол байсан бүхэн ойрхон иржээ. Түүний алсыг харсан бодлого шийдвэр ард иргэдийн амьдралд ашиг тусаа өгсөөр байна. Монгол хүн Монголын үнэт эрдэнэ. Монгол улсын их хурлын гишүүн ардчилсан намын дарга Содном Зундын Эрдэнэ.